Энэ 2010 онд үйлдвэр дээрх сургалтанд хамрагдсан Улаанбаатар хотын зам барилгын салбарын нийтдээ 53 аж ахуйн нэгж одоо байдаг. Эдгээр 53 аж ахуйн нэгжүүдээс одоо бид мэргэжилтэй ажилтны хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа эрүүл ахуй сэдвт одоо энэ 2 хоногийн сургалтыг энд хамрагдсан одоо нийт сурвалжчдын дунд одоо зохион байгуулж явууллаа. За энэ сургалтаар одоо ер нь ямар зүйлийг одоо ойлгуулах гэхдээ зэрэг өнөөдөр манай ажил олгогчдын зүгээс хөдөлмөр хамгаалал эрүүл ахуйн шаардлагыг одоо тэр орн одоо бас хэрэгжүүлдэггүй хамгийн их одоо зөрчил бодлого гарч байдаг энэ зүйл бол энэ хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааны асуудал эрүүл ахуйн шаардлага одоо хангах энэ асуудал одоо байд юм аа. Тэгэхдээ зэрэг энэ одоо чухал дээр одоо сургалт зохион байгуулж явуулахын тулд аж ахуйн нэгжүүдээс одоо 5-аас доошгүй хүмүүсийг оруулж нийтдээ одоо 130 гаруй одоо юм суралцагчдад өнөөдөр хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа эрүүл ахуйн одоо сэдвт ийм одоо сургалтыг зохион байгууллаа. За энэ одоо сургалтыг зохион байгуулахад манай зам барилгын салбарын мэргэжилтэй ажилчдыг одоо энэ хөдөлмөр хамгаалал эрүүл ахуйн ажиллагааны талаар ямар ойлголт авсан байх ёстой, яаж одоо ажиллах ёстой гэдэг энэ чиглэлийн одоо сургалтыг одоо бид илүү хандуулж явууллаа. За сургалтанд одоо заасан одоо манай багш нар гэхэд энэ хөдөлмөр хамгаалал одоо аюулгүй ажиллагаа эрүүл ахуйн чиглэлээр одоо бас Монгол улстай бас нэлээд энэ талын одоо сургалт энэ талын үйл ажиллагаа явуулдаг ийм хүмүүсүүдийг одоо хамруулж одоо сургалтыг зохион байгуулж явууллаа. За тэгээд энэ үйл явцаараа одоо юу одоо хэлэх гэж байна гэхдээ зэрэг өнөөдөр манай ажилтнууд маань ерөөсөө энэ зам барилгын салбарт ажиллаж байгаа манай ажилчид маань өөрсдөө өөрийнхөө одоо хөдөлмөр хамгаалал тэр эрүүл ахуйн шаардлагыг хангаж ажиллахын тулд ажил олгогчид эцэгтэй тэдэнтэй одоо компани одоо бодлоготой хөдөлмөрийн гэрээг одоо байгуулахаас эхлээд л одоо ямар хуу байх ёстой гэдэг энэ чиглэлийн ойлголтыг одоо өгөх нь одоо гол зорилгоо болгож явуулсан. Хоёрдугаар одоо үндсэн асуудал дээр нь юу гэхдээ зэрэг өнөөдөр одоо энэ зам барилгын салбарт ажиллаж байгаа ажилчдын аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаан дээр бол одоо хөдөлмөрийн хамгаалал аюулгүй ажиллагаа эрүүл ахуйн шаардлагыг одоо бүрэн дүүрэн нийцэж одоо ажиллаж чаддаг. За энэ асуудлаасаа болоод одоо янз бүрийн байдлаар усал аваар одоо нийлээд одоо гардаг энэ зүйлүүдээс бол хамаарч байгаа. Янз бүрийн энэ салбарт ажиллагчдын одоо эрүүл мэнд эрх нь одоо зөрчигддөг энэ асуудал хичээлдэг. Зэрэг энэ асуудлуудыг одоо бид нар зохицуулах үүднээс ийм сургалтыг анх одоо зохион байгуулж явууллаа. Цаашид одоо бид нар аж ахуйн нэгжүүдийн одоо хүсэлт санаачлагын одоо үндэслэж ийм сургалтуудыг бол аж ахуйн нэгжүүдээр одоо зохион байгуулахаар одоо төлөвлөгдөж байна. Ингэж одоо чадах юм бол манай одоо ажилчид маань мэргэжилтэй ажилчид маань аль болохоор одоо өөрсдөө энэ чиглэлийн энэ талын одоо мэдлэг боловсролыг байнга эзэмшиж одоо явж байвал одоо сайн байх юм аа гэсэн иймэрхүү одоо зохион байгуулж явууллаа. За энэ сургалт бол одоо 2 хоног үргэлжилж амжилттай зохион байгуулагдаж явууллаа. Сурвалжчдаас одоо бид нар бас санал асуулга авч энэ сургалтыг одоо юун дээр нь одоо анхаарах уу, цаашд яах уу одоо болох нь гэсэн ийм санал асуулгыг хуудсан. За ингээд энд бол энэ мэргэжилтэй ажилчин болох гэж байгаа энэ сурвалжчдуудын аж ахуйн нэгжүүдийн хүмүүсүүд сургалтаар үзсэн менежерүүд нь хөдөлмөр хамгааллын инженерүүд өнөөдөр оролцсон. Эдгээр